Гэр бүлээрээ энэ урсгалд орчлоо. Ажил хийх боломж байдгүй. Хүн олж иргээ болчихдог. Тэгээ сая төгрөгийн оролтон 100,000 төгрөгөө өгнө штэ. Сайн мэн үү. Энэ шин дингэр газар гээд Солонгосоос гаралтай энэ шашны урсгал байна. Тэгээд Монголд бол орж ирээд 10 жил болж байгаа юм билээ. Ер нь бол 10 орчим жилийн хугацаанаас бараг 10 жилдээ миний амьдрал холбогдож байгаа. Тэгээ надад нэг жоохон асуудал байсан. Тэр болгоныг яриад тэгээ энэ асуудал ч удахгүй шийдэгдэнэ. Манайх юм байдгаа гэдэг ингээ айгу уран гоё аргаар хуураад хүмүүсийг оруулт юм байл л. За тэгээ яг нэг жоохон хүн сэтгэл санаа жоохон ямралтай явж байгаа юм чинь. Бас нөгөө юу юм бол гэж жоохон сонирхоод тэгээд тэгээд зөвшөөрсөн. Манай монголчин амьдрал ямар гэлээ. Ер нь л асуудалгүй ингэж баг байхгүй шүү дээ. Тэрэн дээр нь ингээд суурлаад ингээд бүр програмчлалт цаанаас тэр Солонгосоос тийм зааварчилгаатай гэдэг 8 удаа ингээд тэр хүнтэй ингээд тэгж хэлвэл тэгж уулзна гэсэн баг юм аюу бэлтгэлтэй болцсон. Тийм маягаар одоо манай монголчуудын нийтлэг асуудал дээр л тулгуурласан тийм 8 удаагийн хичээлийн сэдв бэлтгэсэн байна гэсэн. Ярилцлагын сэдв бэлтгэсэн байна гэсэн үг байхгүй юу? Одоо бар 20,000 болж байгаа гэх юм билээ. Өөрсдөө тэгж ярьдаг. Одоо дэлхийд бол их олон яагаад гаж гээд байна гэхлээр гэр бүлээрээ энэ урсгалд орчлоо. Ажил хийх боломж байдгүй. Өдөр болгон тэр сум дээр нь очих хэвээр сум дээрээ. Тэндээ очиод тэгээд баг өвдөөс өмнө бүтэн байжгаад өвдөөс хойш өдрөл тардаг. Тэгээд дараад одоо ингээд та нар одоо ингээд доороо хүн элсүүлж ээж л энэ нь тэнцэн хүн олж иргээ болчихдог. Өдөр болгон нэг баахан юм бичүүлдэг. Нэг юм аа л хуулчулдаг. Тэр нь зорилго нь юу гэхлээр чинь ингээд өдөр болгон нэг хичээлгээд байгаа шүү дээ. Тэр юм нь болохоор нэг үзэж байгаа юм аа байнга дахин тавтаа үзээд байдаг. Тэгээд дандаа ингээд чэйшлэх хэрэгтэй гэдэг. Тэр юм мэдээлүүд нь бүгд Солонгосоос ирдэг. Тэр Солонгосын тэр одоо энэ шашны тэргүүн нэг настай 90 гаруй насны хүн байт юм лээ. Тэр хүн бүгдийн танаас явуулдаг гэж ярьд. Би ажил хийгээд яах юм. Гэт ажилтнууд нь ажилласаа гардаг. Сургууль сурж байгаа оюутнууд нь би одоо ийм 144,000 хүний нэг болох гэж байгаа юм. Би сураад яах, би мэрэгчлээ болоод яах ингээд сургуулиасаа гардаг. За өндөр настай хүмүүс бас их явдаг. Энэ 20,000 хүний талаас нь настай хүмүүс байгаа. Сар болгон өргөл 11 өмнөсцэн хүмүүс ч өгнө штэ. Сая төгрөгийн оролтон 100,000 төгрөгөө өгнө штэ. Тэгэхээр чинь ингээд тэнцгийн тулд та өргөлөө сар болгоо өгсдэй гэдэг талаар ч хүмүүс өргөлөө өгнө штэ. Одоо ер нь бол энэ гаж урсгалаас болоод гэр бүл айгүй их салж байгаа болов уу гэж бодож байгаа. Миний өөрийн амьдралаас ярих юм бол одоо 10 гаруй жил зөвхөн одоо энэ шашныхаа юунд өдөр болгоо яваад тэгээ ерөөсөө ажил хийхгүй. Тэгэхээр ч одоо амьдрал яаж болох вэ? Тэгээд эцсийн сэтгэл санааны хувьд ч айгүй хэцүү болдог учраас би бол одоо ингээд салцсан байгаа. Олон мянган гэр бүлийг ингээд одоо сахинаас нь салгаал, өөр хүүхдээс нь олдуулаад, ажил төрөлгөө болгоод, сургууль соёлгүй болгоод. Тэг энэ бол би бол үндэсний аюулгүй байдалд настай залхийлж байгаа гэж харж байгаа. Шашинд ингэж автах нь яг автлаа гэхэд гэр бүлээ ингээд бүр ингээд гэр бүлээ байхгүй тул автна гэдэг бол бас эн чинь эмгэнэл байхгүй эн чинь. Тэгээ манай энэ төр засгийнхан ч гэсэндээ тань бол ерхий газар нь юугаа явчихд ингээд дүүрэн болгонд сүмн байдаг. Бүх аймагуудад байгаа. Гэхдээ тэнд ингээд өдөр болгон хүмүүс цуглаал ингээд тахт чинь шалгаж хяндгүй юм, гомдол ирдэг юм одоо тэгээд ямар ч үстэй ерөөсөө